малага тал дүүрэн бэлчээж харгарэг сууны тоо дүүрэн бэлхэж хаанад гэрийн хэн хамарт жарган сууга тади Монгол малчин айль Монгол улсын авраг малчмнуудаа Бэрияда дэмэнгэр тэнгэртэй буусвар ургиндадатай Хари дэмэргэн эсрэг нэмэдэ хунхатын иши карвал нэмэдэ Элэвэкугэнэмэн тэнгэр дөрпөрөтэнэ хиндэлгэ дээрэ Авиши ардазананга архумнан жиньясан судар Айсэжирэн давутда амгудын утрэ Амр мэндэ Сэбэцханы эрхэм сэглэйдэн хадагтайдра Сэбэцханы энэ хүрдэн ирсэн эрхэм хөндөд зочдоо Армын хүрдэн хөлгийн эдэд аваа хүчит бөхчүүд таахлыгэн энэ сайхан нар хүрдэгшилсэн баяр наасмын савхта халуун мэлжлэг өөдөөд нь арганд шуург мэлжлээ Ангөрмөл тэнгэртэй хөрөмсөс дангургэрш Хан уудан туудан сэжгэлэн хатаг амдэлгэр Утманга босо холдонд өвдөг өргөмөргэрш Он хомнятг хунда толгойн хийнэ хүндэтгийе Эрхэм хүндэт наадамчтай Эрхэм хүндэт төштөө өнөөдөр энэ сайхан өдөр мачны мань одоо хотыг зорж бид хоёрын урилгыг хүлээн авч морж байгаа та бүхнийг энэ өдрийн амар амгалан айдхан мэдчихье. Та бүгдээ нар хур тэгшэрсэн энэ сайхан өдрийн мэндийг эрен мэдчилж байна. Сумаараа, аймгаараа, багаараа энэ сайхан алдар цолны медаль наадмыг одоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Тэгээ миний хувьд энэ сайхан медаль наадамд оролцож байгаадаа бас пүүлийн их баяртай байна. Эрхэм найзынхаа энэ алдар хүндийг энэ сайхан сэвсүүлж араахаа багт энэ сайхан хотод нь бас өргөн дэлгэр сайхан тэмдэглэлцэж байгаа. Энэнд оролцож байгаадаа бас пүүлийн баяртай байна. За өнөөдөр миний эрхэм найз мөнх тулгын маань Монгол улсын авраг хэмээх эрхэм хүндтэй цодны одоо медаль наадам сайхан болж байна. Тэгээд эрхэм найз маань хотлолноороо багаараа сумаараа одоо бүх хүмүүсийг сайхан цуглуулж энэ сайхан алдар цолоо одоо тэмдэглэж орсон гарсныг одоо дайлж цайлж сайхан хурдан мөр уралдуулж бүх барилдуулж одоо өргөн дэлгэр сайхан наадам хийж байгаад найз нэг баяртай байна. Тэгээ өнөөдөр бас найзынхаа энэ наадамд медаль наадамд одоо Улаанбаатар хотоос албан ёсоор хүрэлцэн ирлээ. Тэгээд наадам сайхан өргөн сайхан болж байна. Манай тулга бол одоо малч хөдөлмөрч ийм хүн. Манай Бурайд зон олон бол эртээр үеэсээ ер нь ажил хичээнгүй хөдөлмөрч ийм малч хүмүүс байдаг. Энэний одоо бас тод жишээ бол манай мөнх тулгын гэр бүлээ. Тэгээд энэ сайхан алдар цол бол одоо өшөө их зүйлийг хийж бүтээх, хөдөлмөрлөх энэ бас эрч хүчийг бас би өгсөн байх гэж найздаа бодож байгаа. Тэгээ манай тулгын маань ээж бол одоо бас Монгол улсын гавьяат малчин, Монгол улсын авраг сайлчин ийм одоо удмаараа гэсэн юм сайхан малч хөдөлмөрч юм хүмүүс. Өнгөрсөн жил сумын 100 жилийн ойтой давхцаад хийж чадаагүй. Тэгээ энэ жил одоо өнөөдөр нар хур тэгшэрсэн янзын сайхан өдөр биш үү? Сайхан сэвэлцэн салхитай сайхан байна. Яг нь ер нь бол улсын хурал засгийн газраас төр засгаас бол одоо залуу малчтыг чиглэх одоо дэмжих чиглэл рүү бол одоо бас нэлээдгүй олон арга хэмжээнүүдийг одоо хийж хэрэгжүүлж байгаа. Тэрний нэг нь энэ малчны тухай хууль гэдэг 2024 онд батлагдсан. Тэгэхдээ зарим зүйл заалтанд төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа. Энэ дээр одоо жишээ нь улсын хурал дээр
ажлын хэсэг байгуулагдаад энэ малчны тухай хуулийн дээр хэрэгжихгүй байгаа зүйл заалтууд тэр дундаа залуу малчд руу чиглэсэн зүйл заалтууд дээр одоо улсын хурал дээр бид хүн бас ажиллаж байгаа. Дээрээс нь одоо бас малчин түмэн маань маш их хүсэл тавьдаг энэ хаврын морин уралдаан гэдэг. Хаврын морин уралдааныг бас сэргээх чиглэлд үндэсний их баяр наадмын тухай хуулинд бас одоо хаврын морин уралдааныг шинийн 15-да багтаж 21 аймаг Улаанбаатар хотод одоо уралдаалга хийх энэ ажлыг одоо хуулийн төслийг бас миний хувьд бас боловсруулж ажиллаж байгаа. Энэ маань бол одоо энэ дэлгэсэн тэрлэг шиг өргөн удам нутагт аж төрөн амьдран суугаа энэ залуу малчид за одоо хөдөө орон нутагт байгаа залуучууд бол одоо маш ихээр дэмжиж байгаа. Энэ бол бас залуу малчид руу чиглэсэн бас нэг томоохон ажиллаа гэж би бас хувьдаа үзэж байгаа. За тэгээд урилгыг маань авч ирсэн эрхэм найз ах гишүүндээ ажлын амжилт хүсье. Үнэхээр баярлалаа. Тэгээд бас нэр төрийн хэрэг байна. Тэгээд одоо эргэн тойрны олон сайхан сомдын маань уяачид найз нар хамт олон тэгээд одоо бүхэл талаар одоо мэддэг дээ бид хоёр их одоо тэгээд сайхан улсууд маань бүгд ирлээ дээ. Одоо ер нь багсаалдга 1000 хүн байх шиг байна. Байна. Тэ? Сайхан болж байна. Одоо хүн зан сайхан дээлдэгээр хур бороо орлоо, нар гарч байна, тэ? Сэрүүхэн сайхан. Одоо нар хур тэгшэрсэн сайхан наадам болж байна. Амжилт хүсье наа. За баярлалаа. За ажлын амжилт. За. 10 гаруй жилийн өмнө юм да. Манай сумын нэг 93 настай өндөр настай Жавын гиндэн гэж өвгөн байсан. Ахмад дайчин. Тэгээ тэр өвгөнийг цагаан цараар золгохоор очиваа би. Тэгсэн чинь өвгөн өөрөө авраг малчин байхгүй юу? Өвгөн надад малчны хөдөлмөр гэдэг бол онцгой хөдөлмөрөө. Одоо хамтын хөдөлмөр буюу гэр бүлийн хөдөлмөр. Эхнэр, хүүхдүүд ингээ бүгд оролцдог. Гэтэл Монголын төрийн нэг өмнө нь дандаа зөвхөн нөхөрт нь олгоод байдаг. Ер нь энийг хоёуланд нөхөстэй юм аа. Чи энэ төр засгийн хүмүүсд энэ хөрөх ёстой гэдэг тийм санд надтайсан. Тэгээ яг би тэр сандыг уламжилсан. Тэгээ хөлийгээд байсан. Тэгээ сургахгүй. Тэгээ яг би өөрөө сумын цэцэргээр ажиллаж суушаа сумын цэцэргийн захирамж гаргаад сумандаа бол хоёуланд нь өнөөлөх тэмдгийг олгоод эхэлсэн. Тэгсэн чинь удалгүй засгийн газраас олгоод ирсэн. Гэхдээ тэр зөвхөн ганц тэр манай санд биш яхал та. Монголоос олон хүмүүсүүд санд гаргасан байх. Тэгээд засгийн газраас шийдсэн байхаа. Тэгэхээр энэ яхаггүй одоо малчин гэр бүлийн хамтын одоо хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Одоо сумын авраг аймаг сум одоо улс чинь ялгаагүй. Тэгээ энэ ер нь цаашдаа ингээд түүнээс хойш ер нь хамтд нэгээд олгодог болсон. Энд бол одоо малчид их ялангуяа малчдууд их хам цайтай сэтгэл хангалуун тэгээд сөүлүүд энийгээ бас хоёулаа зүүгээд явж байгаа нэг олон ажиглагддаг их сайхан санагддаг юм аа. Үгүй сайхан болж байна. Сайхан бишрэг наадам болж байна. Мориулдсан аймгийн солтой олон бүхшүүд ирсэн байна. Наадамчид олон байна. Ер нь наадамчин олон сэтгэл сайхан байх шиг шүү дээ. Газрын хурдан хөдөлгөөд уралдлаа. Сайхан наадам болж байна. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчдаа 17 дугаар жарны гал морин жилийн зуны дунд сарын хуучдын 7-ны үлзий учрал бүрдсэн энэ сайн өдөр Дорнод аймгийн Дашаалбар сумын Сэвсүү Жаргах аваагийн Монгол улсын авраг малчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бачаавын мөнхтлөгийн цолны медаль 2 цэнгэл наадмыг та бүхэндээ энэ өдөр дамжуулан үзүүлж байна. Хурдны шандас их насны мөр болон хурдны шандас даагны уралдаанаар за өөрийн төрсөн нутаг Сэвсүү Жаргах багтаа амжилттай сайхан зохион байгуулж энэ өдрийн баяр цэнгэл наадам зориулсан хурдны шандас даагны уралдаанд шандас шалгах гүлгүүд арааны зурхай тийш мордлоо. Монгол улсын авраг малчин Бачаавын мөнхтлөг Чулуунбаатарын од гэрэл нарын цолны медаль 2 цэнгэл наадам хурдны шандас даагны уралдаанд шандас шалгах 30 гаруй ирээдүйн хүмүүс даагнууд одоо төхөөрөмжний хараар орлоо. За энэ өдрийн баяр цэнгэл наадмыг Сэвсүү Жаргах аваагийн малчид ард иргэд за сумын засаг дарганы тамган газрын хамт олон за хүн эмдэг за цагдаагийн байгууллагын хамт олон бол өргөн дэлгэрж ёслол төгөлдөр зохион байгуулахад бас үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа. Тэг нийт наадамчин олон тав хүндээ дуулахад тавина. За даагнууд төхөөрөмжний хараар орлоо. За одоо манай малчид ард иргэд бол 50-аачтай бүгдээ сайхан хоошно гаргаад за даагнуудыг уужруулад хэдхэн хүчин нараа хурдан шанц даагны уралдаанд төхөөрөмжний хараас зэрэгтгэл бэлэн боллоо. За мандайлагч дээр цааталт нь одоо Бачаавын мөнхөд гэдэг хүн гараа өргөсөн байгаа харагдаж байна. За хурдан шанц даагны уралдаанд хөдлөөрэй.
Хөдлөөрөө даахтаа цуг хөдлөө шүү. Хурдны хяндас даагны уралдаан гарааны төхөөрөмжн дээрээсээ нэгэн зэрэг сайхан эргэж цагаан овоо сумын уяаж Үсвэрийн зэрдэгдэг да хурдны хяндас даагны уралдааны хөтлөө дарж ирсэн байгаа харагдаж байна. За харин хэдэн даагнуудаасаа ихлэ өвчөө. Аймгийн алдартай жаргал сайхны имкотын одоо хурдан хээр даг хүрэн даг хоёр нэм наадад гарч ирсэн байгаа харагдаж байна. За түүний үзүр дээр нь 078-тай морцсон одоо сайхан хүрэн даг энэ өдрийн баяр цэнгэл наадны хурдны хяндас даагны уралдааны үзүүрийн хэдэн даагны ардталт нь гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд нүтгэн туулаад үзүүр дээр гарч ирсэн даагнуудыг харуулаарай. Энэ өдрийн баяр цэнгэл наадны хурдны хяндас даагны уралдааны үзүүрийн хэдэн даагнууд бол одоо тун шуурмаг дуухан хөлтэй одоо төхөөрөмж унаал одоо зул задарж байгаа харагдаж байна. 019 номертой морцсон одоо сайхан хүрэн даага энэ өдрийн баяр цэнгэл наадны хурдны хяндас даагны уралдааныг хөтлөөд гарч ирсэн байгаа харагдаж байна. Дорнод аймгийн 3 загал сумын маяч очир хөрмийн отхуугийн хүрэн гэдэг даага энэ өдрийн баяр цэнгэл наадны хурдны хяндас даагны уралдааныг хөтлөөд гарч ирсэн байгаа харагдаж байна. Хангинсан зумнаас соёлсон оншрол юм гарч ирээд хөдөлтөөд аман хүзүүн дээр нь Дорнод аймгийн цагаан овоо сумын маяч бүтэт оны мөнхөтийн одоо хурдан хүрэн даага айргийн 3 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. 64 номертой морцсон борда хурдны хяндас даагны уралдааны аман хүзүүн дээр очиад залгадаа. 64 номертой морцсон цагаан овоо сумын маяч Үлзий Батын үлзийгийн одоо хурдан бордагааг аймгийн алдартай цоодлын эрдэнэ цогт хэлсэн хурдан даагны уралдааны аман хүзүүн дээр байна. Айргийн 3 дээр нь энэ сайхан хээр даа гарч ирсэн. Дорнод аймгийн цагаан овоо сумын уян дээрээс морж ирсэн 238 номертой хээр даа энэ өдрийн баяр цэнгэл наадны даагны уралдааны айргийн 3 дээр гарч ядрагчлаа. 238 номерч одоо бүртгэл дээр байхгүй л ах шиг байна доо. 238 номертой морцсон сайхан хээр даа айргийн 3 дээр гарч ирсэн. Айргийн 4 дээр нь ГЗ тамхтай 114 номертой Дашаалбар сумын сэвсүүлж ярахавагийн байж бим цогтын цогт ерэн одоо хурдан хонгор даа айргийн 4 дээр гарч ирсэн. Айргийн 5 дээр Дорнод аймгийн Маяул сумын уяаж Буянбатын анх ирээдүгэн хурдан хар алагдаа айргийн 5 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. Наад талд нь Ванягийн мөнхөтийн одоо хурдан хонгор даа 6 дээр гарч ирээд урагшлаа. За сэвсүүлж ярахавагийн уяаж Ванягийн мөнхөтийн хурдан хонгор даа 6 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За хамгийн цааталт нь 114 номертой морцсон Дашаалбар сумын сэвсүүлж ярахавагийн уяаж бим цогтын цогт ерэн одоо хурдан хонгор даа алдар талаг уулын хар морины унган эзэндээ үзүүр дээр нь Буянбатын анх ирээдүгэн хараалаг даа гарч ирсэн байгаа харагдаж байна. За харин хэдэн даагнуудыг харуулаарай. За наад даагнууч одоо үзүүр дээр 50 мил өнгөлж тарлаад байгаа даагнуудыг манай зураг заачин дуранд одоо харуулж байна. За 60 хүргэж одоо өндөцөд байгаа даагнууд байна шүү. За даагны уралдааны аман хүзүүн дээр Чинбатын Буянбатын алаг даа аман хүзүүн дээр үзүүр дээр нь 3 загал сумын аж отхуугийн хүрэн халзан даа даагны уралдааны хөтлөөр тавилангийн үзүүрлөө орж ирж наатамчин олон төмнө ависгаж байна. За энэ халзан дааг бол өнөөдрийн хувьд бол нэг бэртайхан аавын хүүгийн татаа тавьсан сум шиг одоо тарлаж төрөө магнаа турдалж наатамчин олон төмнө ависгаж эзнийхээ баярын магнааг тэнийлгэж байна. Аман хүзүүн дээр нь Буянбатын анх ирээдүгэн алаг дааг аман хүзүүн турдлаа. Жаргал сайхны имкотын хээр дааг айргийн 3 турдлаа. Айргийн 4-т Дашаалбар сумын уяаж улаан хүүгийн хээр дааг айргийн 4 турдалж наадамчин олон төмнө ависгалаа. За үзүүрийн 4 даагийн даагнуудаасаа ийм хол болсон байх шүү. Айргийн 5 дээр нь аймгийн алдартай цоодлын эрдэнэ цогтын уйсан Үлзийн одоо хурдан бордааг айргийн 5 дээр орж ирж байгаа шиг байна. За Үлзий Батын үлзийгийн одоо хурдан бордааг айргийн 5 дээр орж ирж байгаа харагдаж байна. За гарсан цагаас хойш үзүүр уралсан цагаан уулсын аймгийн алдартай цоодлын эрдэнэ цогтын уйсан Үлзий Батын үлзийгийн одоо хурдан бордааг айргийн 5 турдалж наадамчин олон төмнө ависгалаа. За өнөөдрийн даагны уралдаанч одоо газар татваргүй гэсэн бол гал гарч мэдхээр л одоо аимшигтай уралдаан боллоо доо. За ямар нэгэн одоо хүүхэд уунж морь үлдсэнгүй сайхан уралдаан зохион байгуулагдаж үзүүрийн 5 даваар амжирлоо. За 6 дээр нь сэвсүүлж ярахавагийн сумын алдартай Цэрэнжавын сүхбатын одоо хурдан хүрэн дааг хараахан аригдаж чадлаггүй 6 дээр орж ирж байна. За харин даагнууд нь хурдан шүү. Ванягийн мөнхөтийн одоо хурдан хонгор дааг наатаар нь 6 турдчлаа. 7-д нь Отгон болдын оюун болдын хүрэн дааг Цэрэнжавын сүхбатын хүрэн дааг за Төр хотын хонгор дааг Бачаагийн мөнхөтийн хүрэн дааг орчлоо. 114 номертой морцсон сэвсүүлж ярахавагийн сумын алдартай бэмцэтэн төсөөр хүрэн дааг хонгор дааг орчлоо. За энэ сайхан бууралтай орлоо. Агуу удам их Монгол их орны өмнө алтан наран анхлан манддаг алс зүүн хязгаар нутаг буюу Домог түүхийн үлгээ болсон Дорнод аймгийн Дашаалбар сумаас төрөн гарсан Монгол улсын авраг малчин Бачаавын мөнхтлөг. За Чулуунбаатарын од гэрэл нарын цолны медаль баяр цэнгэл наадмын хурдны шандас даагны уралдааныг та бүхэндээ дамжуулан үзүүлсэн бол хурдны шандаст их насны морьдын уралдаанаар үргэлжлэн хөрж байна. За мандайлагч нар цаатал улаан хөрөндөлтэй хүн туургөө тавьсан. За хурж ийлөө хурдны шандаст за дагаад хөдлөөрэй. Их насны морьдын уралдаан гарааны 6 дээрээс эргэж өнөө жилийн сэвсүүл хурд уралдаан найраг турдсан
Цуграатын хурдан мөрмөр 128-т мөрцсөн их насны мөрдийн уралдааны нааталт нь гарч ирсэн байгаа харагдаж байна. Үзүүр дээрэн сайхан хулмөр гарч ирсэн цагаан уус сумын яаж отхон молдын оюун молдын хурдан хулмөр хамгаалтын ягаан дуулахтай байна. Цаа талд 8-гийн мөсөн уралдаанд айраг турдсан хүрмээр нь гарч ирсэн байгаа харагдаж байна. За үнэн маярын хүрэн гэдэг мөр дунтлын магтаанаар гарч ирсэн бол их насны мөрдийн уралдааныг Дорнод аймгийн цагаан уус сумын яаж тэгш амгалангийн амгалан маярын одоо хурдан саарл хөтлөөд гарч ирж байгаа харагдаж байна. Аман хүзүүн дээр нь Дорнод аймгийн ташаалбар сумын сэвсүүл жарахавагийн байж Базрын бат эрдний хурдан хулмар их насны мөрдийн уралдааны аман хүзүүн дээр байна. Цаатлаар нь Цэрэнжавын сүхэтийн хурдан бороо Боромэр шанас хурдан их насны мөрдийн уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. Их насны мөрдийн уралдааны айргийн 4 дээр нь өнөө жилийн сэвсүүл хурд уралдаанд аман хүзүүнд хурдсан Дорнод аймгийн 3 цагаан сумын яаж Пагмын малжинэмийн хурдан хээрмэр айргийн 4 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. Айргийн 4 дээр Дорнод аймгийн 3 цагаан сумын яаж Жижиг Баатаа буюу Сүхбагийн Баточрын одоо хурдан хээрмэр айргийн 5 дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. Өнөө жилийн Дорнод аймгийн Зүмбэсийн хурдан мөрдийн уралдаанд Түрүү магнад урдсанмаар байна. 6 дээр нь Дорнод аймгийн Ташаалбар сумын Сэвсүүл жарахавагийн сумын алдартай Батчаавын мөнх тулгын мөнх хотын одоо хурдан халиумаар гарч ирсэн байна. Цаатлаар нь хамгаалтын улаан дуулахтай хүүхдээ сайхан хонгормээр урагшилдаа. За жоохон арагшаа суугаад өгöd одоо гимгүү байна. Их насны мөрдийн уралдааны наадлаар 03 номертой мөрдсөн Сүхбагийн Баточрын хүрмээр нь гарч ирсэн байна. За наадалт нь 064 номертой мөрдсөн сайхан хүрмээр шанас турдан их насны мөрдийн уралдааны үзүүрийн хитэн морин дээр очиад залгалаа. 064 номертой мөрдсөн цагаан сумын яаж Үлзий хотын үлзийн хүрмээр бид нар уртлын мөрдөө тайлбарлаад байгаа урагшаа яваарай. За ингээд үзүүр дээр 10 морь тасарсан 11 дээр Баян сумын аж Дасцэвгийн дашнымын хүрмээр хамгаалтын цагаан нуулахтай хүүхдээ тод ногоон хувцастай наадалт нь байна. Тэгш амгалангийн амгалан баярын хурдан хармаар хамгаалтын шар дуулахтай хүүхдээ энд харагдаад өнгөрлөө. Ард дээр нь 013 номертой мөрдсөн эмэгтэй хүүхэд унсан сайхан цагаан морь гарч ирсэн байгаа харагдж байна. 13 номертой мөрдсөн Сэргэлэн сумын аяш Даваагийн Баатар хүн цагаан гэдэг мөр байна. За Үнэн Батын одоо хурдан хүрмээр их насны мөрдийн уралдааны 10 дээр гарч 11 дээр гарч ирсэн байгаа харагдж байна. Өнөө жил нэг овооны 2 наадамд одоо 10 турталчаад ирсэн мөр гэсэндээ. За хамгийн цааталтан сайхан хулмаар гарч ирсэн Сэвсүүл жарахавагийн аяж Базрын бат эрдний хурдан хулмаар их насны мөрдийн уралдааны үзүүрийн хитэн морины арталт гарч ирсэн байгаа байна. Ташаан толгойн дээр номертой 64 номертой сайхан хүрмээр их насны мөрдийн уралдааны үзүүрийн хитэн морины арталт гараад ирсэн цагаан сумын аяж Үлзий хотын үлзийн хүрэн гэдэг морь байна. Тэр нь бол өнөөдөр сайхан хөдлөөд нь. За тэгтээ арын 2 морь нь бол одоо бариатай яваад байгаа морь. Арын хүрмээр бол одоо 20-ын багцаанаас гарч ирсэн үзүүрийн суулт гэдэг морь одоо яад юм бол та. За үзүүрийн 3 морийг хөдлөглөө. За ингээд одоо 60 мил өнгөлцөж таралж байна. За хүрмээр араас гарч ирсэн мээр одоо арайч үзүүрийн 2 дээр очиж амжихгүй барианда оруулах нь дээ. Энэ өдрийн баяр цэнгэл наадмын шанас хурдан их насны мөрдийн уралдааныг Балдан норжин баяр цэцгийн хурдан хонгормоор 60 км цагийн хурдтай өнөөдөр нэг сүүлнээсээ үргээд байгаа юм шиг их биенээсээ одоо сүүл нь хөндөрж одоо Түрүү магнад урдч наадамчин гол нөндөө байсгаад 200 м үлдлээ. Аймгийн мөсөд төрүүлсэн Заглын Жижиг Баатагийн хурдан хээрмээр аман хүзүүн дээр байна. За энэ өдөр ингээ Балдан норжин баяр цагт уу яаж хурдны шанаст их насны мордийн уралдаанд хонгормоор Түрүү магнад хурдлуулж наадамчин олон хүнээ баясгаж өнөөдөр нэг Сэвсүүл жарахавагийн хонгор соёолон өнөөдөр нэг сэвэлцэл хурдж одоо Түрүү магнад хурдж наадамчин олон хүнээ баясгалаа. Аман хүзүүн дээр Сүхбагийн Баточрын хурдан хээрмээр аман хүзүү айргийн 3 дээр Баяулаас Дасцэвгийн дашнымын хүрмээр яа их насны мордийн уралдаан энэ ямар амар уралдаан болж байна вэ? За үзүүрийн 3 морь одоо арын 3 морь арын мордуудаас ийм холсолсон байгаа харагдаж байна. За айргийн 4 дээр цагаан уус юм яаж Үлзий Батын үлзигийн хурдан хүрмээр даага харигдуулсан их насны морь мөн харигдууллаа. За энэ одоо холыг харчаад бас одоо мөн зүрхтэй морь зүрхтэй мал байна да. Айргийн 3 турдлаа. За айргийн 5-аар Баян сумын уяач Мөнхөрийн холмоор айргийн 5 аймгийн бүстэй өнөөж аман хүзүүнд хурдсан мөр доо. Дорнод аймгийн зүүн бүс болон хойд бүсэд Түрүү аман хүзүүнд хурдсан 2 морь л орчлоо. Энэ айргийн 3 турдсан морь 6-д орчлоо. 7-д нь Пагмын малжин нэмийн хээрмэр 7-д нь Тэгш амгалангийн амгалан баярын хармаар 8-д нь Сайн мэлгийн сайн цогийн хулмаар 8-9 багц зандарлаа. За Батчаавын мөнх хотын одоо хурдан халиу морь энэ орж ирж байна. За түүний артал дээр нь 128 номертой морцсон нөгөө нэг Суграатын морь орж ирлээ. Амгалан баярын саарл морь орж ирлээ. 48 номертой морцсон өдөр уралдаад байсан хүрмээр энэ орж ирж байна. Болдготын бол баярын одоо хурдан хүрмээр Ташаалбар сумын алдарт гэж Болдготын бол баярын одоо хүрмээр энэ орж ирлээ.
Зуны дунд сарын Улаанбаатар өдөр буюу 2026 оны 6 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Дашвалуур сумын малчин Батчавын мөнх тулга түүний хань Чулуунбаатарын од гэрэл нарын Монгол улсын аварга малчны Мялгалга наадам дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү наадамд Монгол төрийн эрхэм гишүүнээс эхлээд аймаг сумын удирдлагууд болон нутгийн олон түмэн ахын дүүс найз нөхөдгээд нийт 1500-аад наадамчин олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж нэжгэр сайхан наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Мөн Дорнод аймгийн Алтангац зодонд хөгжим драмын театрын уран бүтээлчид болон Дашвалуур сумын соёлын төвийн дэргэдэх авьяаслаг залуу уран сайханчдын үзүүлбэр тоглолтууд энэ өдрийг улам чимж наадамчин олноо баясгаж байлаа. Аливаа баяр наадмын өнгө чансааг тодорхойлдог зүйл бол уралдахаар зорин ирсэн морд, зодоглохоор ирсэн бөхчүүд юм. Харин аварга малчин тулгаагийн Мялгалга наадамд аймаг сумын цолтой арслан заануудаас эхлээд алдраа бицсэн хөвгүүд хүртэл арслан заануудынхаа сэнжигнээс атгаж үдсэн сайхан наадам болж өнгөрлөө. Авхаал самбаа хүчбэрээ сорин барилдсан хүчит бөхчүүдийн бай шагналыг аварга малчны маань төрсөн ах сумын алдарт уяач Батчавын мөнх бат бэрэгч долгор нар ивент итгэж төрөө бүхийг 1 сая төгрөгөөр, үзүүр бүхийг 800 мянган төгрөгөөр, шөвгөрсөн бөхчүүдийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулж мялаасан юм. Наадмын өдөр ус бүсээс шалгарсан шандас турдан хүлгүүдийн уралдаан болон аймаг сумын цолтой бөхчүүдээс бүрдсэн 32 бүхийн барилдаан болж аймгийн арслан чин зориг төрүүлж аймгийн зан бат жаргал үзүүрлэлээ. Газар газраас нутгаас хуран цугласан шандас турдан их насны мордын айраг төрүүний бай шагналыг аваргын гэр бүл өөрсдөө ивент итгэж төрүү морийг 3 сая төгрөгөөр, аман хүзүүг 2 сая төгрөгөөр, айргийн 3-ыг 1.5 сая төгрөгөөр, айргийн 4-ыг 1.2 сая төгрөгөөр, айргийн 5-ыг 1 сая төгрөгөөр тус мялааж урамшуулсан юм. Харин дааган насны мордын төрүү байрыг хадам дүүнэр ивент итгэсэн бөгөөд төрөө магнаа турдсан даагыг баз хүргэн дүү мандахын гэр бүл 3 сая төгрөгөөр, айргийн 2 турдсан даагыг баз хүргэн дүү сумын зам Батболдын гэр бүл хадам дүү сумын алдарт уяач Чулуунбаатарын номин чулууны гэр бүл 2 сая төгрөгөөр, айргийн 3 турдсан даагыг хадам дүү Бат чулууны гэр бүл 1 сая 500 мянган төгрөгөөр, айргийн 4 турдсан даагыг сумын алдарт уяач мөнх чулууны гэр бүл 1 сая 200 мянган төгрөгөөр, айргийн 5 турдсан даагыг хаш чулууны гэр бүл 1 сая төгрөгөөр тус ивент итгэж байлж урамшууллаа. За тэгэхээр өнөөдөр зуны дунд сарын Улаанбаатар энэ бэлэг цаахан өдөр Сэвсүүл жарахаа багаас Монгол улсын аварга малчин одоо шинээр төрөлдсөн байна. Тэгээд Дорнод аймаг 6500 гаруй малчин өрхтэй. Монгол улсын аварга малчин бол 100 аварга малчин байдаг. За ингээд Сэвсүүл жарахаагийн малчин Батчавын мөнх тулга Чулуунбаатарын од гэрэл нар маань Монгол улсын аварга хэмээх эрхэм хүндтэй одоо шагналын эзэд болсон байна. Тэгээд энэ залуучуудын маань хувьд бол их онцлог. Нэгдүгüүрт бол одоо их залуу одоо малчид, залуу малчдын төлөөлөл гэдгээр нөгөөтэйгөр аль аль талд мөнх тулгын талд мөн одоо эхнэрийн талд аль аль тал нь бол одоо малчин удамтай аль аав ээжүүд нь аймгийн одоо аймаг сумын алдарт уяачлаар заамн одоо мөнх тулгын ээж бол Монгол улсын аварга саалчин, Монгол улсын гавьяат малчин гэдэг эрхэм хүндтэй цолны эзэд байдаг. Ингээд одоо залуучууд маань аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэд болоод нутгийн олон түмнийгээ ураад өргөн дэлгэр сайхан наадмыг зохион байгуулж байна. Улсын хурлын эрхэм гишүүн мөн бид одоо бас аймаг нутгийг төлөөлөөд энэ залуу малчтайгаа дэмжиж өнөөдрийн энэ одоо бас баяр наадмын арга хэмжээнд нь оролцож урам өгч одоо бас еврод хайрлаж оролцож байгаа. Тэгээд олон сайхан малчид маань арга хэмжээнд зорин хүрэлцэн ирсэн байна. Илүү сайхныг сайн сайхныг хүсье. Өсөө өндөр амжилтанд хүрээрэй гэдэг ерөөдийг өргөн дэвшүүлж байна. Аймаг орон нутгийн зүгээс залуу малчдынхаа хүчээр зүтгэл хөдөлмөр цан чанар за ингээд залуу хойшоо өлгөрн дууруулж байгаа дуурайж байгаа энэхүү байдлыг хөхүүлэн дэмжиж бид бүхэн аймгийн удирдлагын зүгээс хөлцөн гэж энэхүү арга хэмжээнд оролцож байна. Ингээд оролцсон наадам сайхан болж нутгийн зам болон сумын наадмын дайтай энэ наадмын хав болж байна. Цаашид бол одоо бид залуу малчин одоо сүүлийн үед бол
малчид маань маш сөөрхт хандлагатай байгаа учраас залуу хойч үеэ энэ малчтай дэмжих бодлогыг одоо цааш боловсруулж явах хэмжээтэй гэсэн ийм бодолтой байж байгаа хөтөлбөр юмны байдлаар малчдыг дэмжих хөтөлбөрөө зохиог бат хийж тэмнэр ажил хэрэг болгох ийм зорилго дотроо бодсон да. За өнөөдөр их сайхан одоо үйл ажиллагаа болж байна. Баттулган маань ер нь энэ нутгийн өвөг дээдс аав ээжийнхээ одоо хөдөлмөрш уламжлал малчин уламжлалыг одоо дагаж уламжлалт мал аж ахуйгаа сум орондоо малаа маллаж сумын аварга малчин аймгийн аварга малчин за 2025 онд сумынхаа төвхөд 100 жилийн одоо ойн энэ онд бол улсын аварга малчин гэдэг ийм хүндэтэй одоо шагналыг хүртсэн. Тэгээд энэ аваргынхаа мэлалгыг бол өргөн дэлгэр хийж байна. Мөнгөтлөг маань Сэвсүүл Жарахаа аваагийн багтаад ирээд хар баг наснаас өссөн. Аав нь болохоор энд аймгийн аварга малчин байсан Батчав гэж хүн. Ээж нь болохоор Жарахын ферм гэж дээрх үед байхад бол гавьяат фермийн цаалчин байсан. Тэгээ Монгол Улсын гавьяат нэг малчин гэсэн сал тэмдгээрс сэрнэгд байсан. Ийм мундаг хөдөлмөр төсөөтэй өөр хөөхт юм аа. Энэ бол манай сумын ташлуур сумын 90 оноос хойш нийтлэл нийгэм яваад 90 оноос загсаал шилжснээс хойш ташлуур сумын 6 дахь улсын аварга малчин болж байгаа юм мөнгөтлөө. Сэвсүүл Жарахаа багтаавал 2 дахь улсын аварга малчин болж байгаа юм аа. За ингээд хүүгийн маань улсын аварга малчин болсны мэлалга баяр наадам болж байна. Тэгээд нутгийн маань зан олон их олон ирж баяр наадам сайхан болж байна. Тэгээд би энэ Монгол аварга малчин цолог ямар ч цологсон аварга малчин цол авахд хүн одоо тэр солыг хайрлаж, хүндлэж, аюулгүй хариуцлагатай байх ёстой гэж би хүүхдээ захиж байгаа. Тэгээд хүн амжилтын цаана амжилт байдаг. Хамгийн гол одоо тэр сол шагнал гэдэг юм маш их хүндэлж явах хэрэгтэй, маш хайрлаж, их хариуцлагатай явах ёстой гэж би хэлдэг дээ. Тэгээд хөдөлмөр хийж явахад хөдөлмөр хүнийг хүчтэй болгодог, биер шатлал оруулдаг. Тийм сайхан байгаа байхгүй юу. Тэгээд одоо хүн юм хийснийхаа дараа энийг хийгээд дараад нь тэрийг хийн гэж дэс дараагаар хүнд ажил санаанд орж идэг. Хүн одоо аюулгүй зүтгэлтэй залуу малчд маань ямар ба юмд аюулгүй зүтгэлтэй. Тийм бүр нэг ажлыг шин сэтгэлээс хийж л явах юм бол амжилтанд хүрч явна. Өөрийнх нь амьдрал сайжирж явна гэж боддог. Хүн одоо үнэн сэтгэлээ зүтгэж шармаж тэгжл хөдөлмөрлөх хэрэгтэй гэж би бодож явдаг. Залуучуудаа тэгжл захимаар байдаг. Энэхүү өндөр шагнал нь таны олон жилийн уйггүй хөдөлмөр Монгол малчны уламжлалт өв соёлыг эрхэмлэн мал сүргээ өсгөн үржүүлж ирсний бодит үнлэмж бөгөөд нутгийн зан олон ахан дүүсийнхээ бахархал нь болж байна. Дорнот аймгийн Давшилбар сумын Сэвсүүл Жарахаа багийн малчин мөнх тулгых жилдээ 60 гаруй тонн өвс нөөцөлж малын дижэл хужир шүүгээ бэлтгэдэг. 20 гаруй жил өв соёл, ёс зан заншлаа тээж байгаа нь үнэт өв соёл юм. Мөнх тулгын ээж дугуурын долгор нь 2015 онд гавьяат малчин цол хүртэж байсан бол ийхүү 10 жилийн дараа хүүн улсын аварга малчин болсон нутгийн зан олноороо бэлэгшээж байна. Дахин давтагдшгүй их хорон, байгаль, ёс зан заншил өнөө цагт өвлүүлэн залуужуулах нь бидний үүрэг юм. Мөн наадмын үеэр нэгэн сонирхолтой тэмцээн зохиогдсон нь аваргын хишиг эвийн хүч нэртэй хөгжөөн тоглоом байсан юм. Энэхүү тоглоом нь хэдий хөгжөөн тоглоом мэт харагдах боловч яг үнэн хэрэгтээ хүний амьдралын нарийн утга учирыг агуулсан шаггүй ширийн өрсөлдөөнтэй баггүй өндөр шагналтай жинхэнэ залуучууд руу чиглэсэн баяр наадмаа чимсэн контент байлаа. Төрүүлсэн хосуудад 2 аварга малчид маань 5 хушуу малынхаа дээжээс бэлэг болгон гардуулсан нь наадамчин олны сэтгэлийг маш ихээр баясгасан юм аа. Сэмэрсэн дэрчид мэн бүтгэн мөрөөч.
минут ясараа одоо өөрөөр дэргэд байна. Дэргэд энэтэй мөрөндөө барьдаг биш. Өөрөө зайд мөрөдөө авах юм шиг цад. Төтлөд яваарай. Дэргэд төтлөд өөрөө зайд мөрөдөө. За дадаа зэрэг явцгаа. Айшлшин. Шит. Дэргэд жадаштай авчихжээ. За бартаа зинсээр бартаа ямар гоё явж байна. Адаа шиншээ ямар явж байна. За өөрөө зайд мөрөдөө. Хэрэг дэстэрэ ариг асан дэвчэн шиг явж штэ. Адаа шиг хэрэг ариг. Ариг чинь заавал штэ. За миний андах гэнзээ. За тамараа. Миний тэр марина. За гэрийн дээдийн байдаг жирэмсэн байна. За хайсан. Жирэмсэн байна гэж адаа шиг байна. Hayırlısı. Bu her bir teorisi hayırlıca hayatımızda. Zaten ciddi öyle bir şey. Ya. Bana enişte için niye okul hukukta gittiğini almış. Ya. Neler gösteren. Bizim komüniste neler uzakta hepsine yetişiyoruz. Hadi daha Jimsin adı. Bana bağırın gelmedi. Dönüş müstüğü Дээр нь үг бичсэн байна. Орны даамууд ашигласан сайхан амьдрал, сайхан бодол зөв үйлдэл зөвлөдөг. Монгол улсын орон орчин мөрөдлийн гэрмэлж гисэн байна. Өргөё. За бидгээрчд хар байгаа наснаас манайч хөдөр аав ээжийнхээ туршлагаар аав ээжийнхээ дэмжлэгээр аав ээж манай бидгээрийг айл болгож аав ээж нар манайд айл болгож гарсан. Оюутан юм сайхан боловсролтой болгосон. Тэгээ одоо хар багасаа хийж сурсан ажлаа амьдрал дээрээ сайхан хэрэгжүүлж хоёулаас ер нь их зөвшөлдөж одоо ингэ явсныхад өнөөдөр энэ сайхан цолонд хүрлээ дээ. Тэгээд мэдээж одоо мал хонор өсгөхөд олон маллахад ачаал байдаг учраас олон сайхан залуу мачтыг бас хажуудаа авч туршлага одоо аав ээжээс сурсан өөрсдийнхөө амьдрал дээр хэрэгжүүлдэг бүхий л одоо мачны арга ухааныгаа зааж зөвлөж малжуул салинжуулж ингэж явж ирж байна. Одоо ч одоо ажиллаж явна. Тэгээд одоо тэр мачид дундаас мань олон сайхан мал тавиулж байна. Өнөр өдгөн айлууд гарч байна. Бүр хүүхдүүдээ сайхан айл болгож гаргаж байгаач малчин байсан хүн байна. Тэгээд одоо энэ бүгдийг бас ингэж эргээд харахад бас багталтай байна. Тэгээд нутгийнхаа зон төмөн өнөөдөр одоо урилгыг маань хүрээж явсан нутгийн зон төмөн за одоо урилгыг маань хүрээж явсан улсын хурлын гишүүн
аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд, за миний ханийн ажлын хамт олон, одоо анги хамт олнууд маань, бар маань найзууд маань, сумын маань алдар зуутай, одоо Гаят улсын авраг малчид, тэгээд одоо алдраа ажилласан үрс, нутгийн төмөн олон одоо нутгийн маань одоо ард иргэд ийм сайхан хүмүүсээр одоо хүрээлүүлж наадмаа сайхан зохион байгууллаа. Энэ хүмүүсийн одоо сайхан хайр ивэлийг, сайхан урмын үгийг өнөөдөр өөрсдийнхөө малчны хотон дээр ингэж одоо оршуулна гэдэг бол одоо бид хоёрын хувьд маш том хувь заяа гэж бодож байна. Тэгээ бид хоёр одоо яг сайхан урам авлаа, итгэл өшөөд гоё авлаа. Эдгээр залуу сайхан насан дээрээ сайхан хүнтэй салаваад ийм сайхан өшөө сайхан өрөөлүүдийг сонсох шиг сайхан юм байхгүй юм да. За сайн байцгаана уу. Энэ сайхан өдрийн мэндийг нутгийн зам том найз нөхөд ах дүү аав ээж хандан нөхдүүд ахын дүүстэй энэ наадамд манд бүрэн цугларсан бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд за миний хувьд ханыхаа хийж чаддаг болон өөрийнхөө мөн би өөрөө малчайлын хөгтлөхөөр өөрөө хийж ядах юм байхгүй. Тэгээд ханыгаа дэмжээд л мал дээр ерөнхийдөө гарсан. Би бол өөрөө хүний ихэмж мэргэжилтэй аймагта эрүүл мэндийн салбарт бол 2-3 жил ажилласан. Тэгээд эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтдаг гэсэн цал тэмдэгтэй юм хөө. Тэгээд би 6 хүүхэд төрүүлж өсгөж байна. Бид гар Монгол орныхоо хойч ирээдүйг зөв хүн болохын төлөө зүтгэдэг. Тэгээд мал маллах сайхан, малын гişиг буян их. Тэгээд одоо орчин цагт бол одоо мал маллахад бол ядах юм байхгүй. Хүний өөрийн хүчин чармайлт болон өөрийн одоо тэр хувийн зохион байгуулалтаас маш их юм шалтгаалдаг. Мал ч гэсэн бас яг хүүхэд шиг нэг осны бас асран хамгаалагч нь болохоор учраас ерөнхийдөө бол нэг түүртэг юм байхгүй. Хүн хийж сурсан ажлаа бол өндөр түүртгийг хийж чаддаг болохоор малчин байх сайхан, мал дагах сайхан, мал дагах замтаас нэг малчин болсноор бид хоёрт одоо малаа дагаснаар бол буруудах юм байхгүй сайхан залуунд хүрсэндээ маш их баяртай байна. Тэгээ залуу хойч үетэй болон өөр хүүхэд Монгол хүний ондоошлыг харуулж байгаа ганцхан энэ нүүдлийн малаж хой салбартаа өндөр хүчин чармайлт гаргаж ажиллаж байна да. За адуунаас эхлэе. Адуун дээр одоо Монгол хүн гэдэг бол одоо зайлшгүй одоо мартай холбоотой. Тэр дундаа одоо хурдны мар тийм ээ. Уяа мар гэдэг бол одоо Монгол малчин хүний хобби байдаг. Тэгээ одоо энэ сайхан Монгол адууга ер нь Монгол талаар нь үржүүлэг хийж байгаа. Гэхдээ бас дээрээс нь одоо цэвэр англи цусны азаргуутай. Тэгээ одоо бас цаг үеэ дагаад энэ одоо хурдны чиглэлээр бас ингээд нэг тодорхой хувийг ингээд үржүүлгээд явж байна. Энэ маань бас амжилттай сайхан явж байна. За одоо би ч одоо авраг Гаят сайчин хүний хөөштэй. Усын авраг сайчин хүн одоо Гаят малчин болсон манай. Тэгээд одоо өхөр дээр бол одоо хүрийн суур сайтай манайх. Ер нь манай энэ Дорнот аймгийн хойд сумдууд бол өхөр сүрэг ерөөс сайн байхгүй. Тэгээд том өхөртэй нутаг учраас одоо энэ сайхан өхөр сүргийнхөө бүтцээр бас энэ гепард үлдэр бас ингээд өөрөө ажиглаад сементад гэдэг үйлдвэрүүдийг бас нийлүүлж одоо үржил сэжээсийг хийж байна. Өхрийн маань сайхан одоо тэр үржил маань сайхан амжилттай ер нь болж ингээд зах зээл дээр дандаа одоо үржлийн малаар ингээд зах зээл зарим нь бордогдож байна. Тэгээд энэ дээрээ бас амжилттай сайхан явж байна да. Тэгээд ер нь хонь ямааш гэсэн нутгийн сайхан сүммөр ер нь сүргийн бүтцэндээ бол эцэг малыг ер нь их сайн харж тавьдаг. За эсэг малынхаа эхийг нь сайн харж ер нь тэгж одоо яаж үржил хийж л одоо малынхаа шанаар сайжруулж байна. Ер нь бол малын үйлдвэр ухсааг одоо яагаад бид нар анхаарах ёстой вэ гэвэл одоо цусны элдээ дөгөөд аюултай байдаг. Цусны элдээс ер нь сэргийлж бид нар одоо малынхаа цусыг одоо байнга сэргийж энэ тэндээс аль сайхан товир бийтэй тийм ээ. Сүргийн бүтцээ сайхан байлгахын тулд л одоо маш анхаарч ажиллаж байна. Монгол дээр нь одоо бэлчээр гэдэг их юм байна да. Муу ёстой. Сайхан шүү. Одоо дэлхийд дэлгэнээд одоо жинхэнэ ногоон өнөөдөр хур орлоо, нар гарлаа, сайхан сэвшээлээ сөрүүхэн сайхан өдөр тохиож байна тийм ээ. Ер нь бол одоо 6 сар бол жоохон хур ашилтай байдаг бол 6 сар харьцангуй айгу сайхан шигтэй. Ер нь одоо зунжлах сайхан болох шинэ одоо борооны үйлрэл эхлэв. 7 сар гараад бороо гэхээр одоо өшөө сайхан ургаад ирнэ байх. За ер нь бол малчин байна гэдэг бол мал харах, малчин байх, мал дагах хоёр өө ядгатай.
малчин хүн бол малаа сайн таньдаг байх. Малаа сайн мэдэрдэг байх. Байгаль цаг уураа сайхан мэдэрдэг, нутгаа мэдэрдэг байх. Энэ бүгд маш чухал. За дээрээс нь их юм одоо тэр үржил селексгээд яриад байна шүү дээ. Тэрэндээ болж юм биш. Ер нь бол хүний амьдрал өөдлөхөл үүднээсээ гэдэг тийм ээ. Жижиг асуудлаас л одоо хүний амьдрал сайжир. Залуу улсууд маань ашгүй дээрээ сайхан эвтэй нэртэй байж, бие биеэ хүндэлж хайрлаж, хоёулаа юугаш бие биесээ нуухгүй. Ингээд хоёулаа нэгэн чигт харсан цагт бол ер нь амжилт үзүүлэх магадлал маш өндөр болно л гэж одоо боддог. Бид хоёр чинь ч одоо бүх юм хоёулаа ярьдаг, хоёулаа зөвлөдөг. Тэгээ алдсан ч хоёулаа, онсон ч хоёулаа гэж ингэж явдаг хоёр ахгүй. Тэгээд одоо хань сайхан одоо дэмжээд хань сайтай хүч нь бас л сайхан өөрөө ихтэй урамтай ингээ явдаг. Сайхан хань одоо хүнд төшөг байдаг. Тэгээ залуу мачид маань одоо эр нөхрүүдээ одоо год хөрөнд ихчгээ сайхан дэмжиж одоо дагараа гэж бас уриалмаар байна. Гэр бүл эвтэй найртай байдаг хамгийн сайхан амжилтын үндэс боллоо. Тэгээд одоо гэр орон хашаа хорооныхоо жижиг асуудлуудыг янз зөвлөхөөс эхлээд ер нь малчин хүнээ одоо том асуудлууд үүснэ. Тэгэхээр бол амьдрал амжилт бол сайхан болоо явчихна гэж бодож байгаа да. Эцэг өвгдөөс уламжлагдсан ирсэн Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж Монгол ах үе өв уламжлал хөдөлмөр зан чанарыг үеэс үед өвлүүлэн хадгалж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол улсын аврага малчин хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсон танай гэр бүлд халуун талархал илэрхийлье. Сүрэг мал тань түн бумаар өсөж сүүн цагаан үйлс тань үеийн үед дэлгэрэх болтугай.